Хей, заяа цан залуусаа тулгаа апын тулгаа байна. За, энэ бичлэгээр нэгэн удаан уулзсангүй. За, ингээд энэ удаагийнхаа Sneaker Pick суурлынхаа дараагийн дугаараар дайм 7 пүүзийг онцлоо авч ярилцахаар шийдлээ. За, ингээд ямар ч тааж бичлэгийг үзье. За, 2011 оны драфтын 6 дугаар сонголт 6 удаагийн All-Star Portland Trail Blazers багийн хамгаалагч Damian Lillard нь 2014 онд Adidas компанитай гэрээ хийснээр нэрийн 7 sneaker гаргасны хамгийн сүүлд гаргасан нь Dame 7 юм аа. За Dame 7 нь дебютээ 2K21 тоглоом дээр хийснээрээ онцлог болж өгч чадсан. За ингээ худалдаанд $110 гарсан нь нэлээд боломжийн үнээр худалдаанд гарсан юм байна. За ингээ шууд үзүүлэлтүүд рүү орцгоё. За traction буюу зурлалт нь 9% авчээ. Гадаад талбай тоглоход зурлалт нь ямар ч асуудалгүй. Зурлал үнэхээр сайн. Тоостой гадаргуу дээр ямар ч асуудалгүй гэсэн байна. Гэхдээ арчхыг зөвлөе гэж дүгнэлт өгсөн байна. За ингээд caution буюу зөөлөвч нь болохоор бас 9% авчээ. За full light streak зөөлөвч нь үнэхээр галзуу. Өсгийн хэсгийн зохилтоос хамгаалалт нь үнэхээр сайн. Нийтдээ ерөнхийдөө сайн болж өгч чадсан гэсэн байна. За дараачих нь болохоор материал нь 8% авчээ. За маш апер нь тимч премиум болж чадаагүй ч хямдхан харагдахгүй. Гэхдээ Dame 6-аас upgrade хийж чадсан гэж үзсэн байна. Спорт буюу дэмжигч нь 9 оноо авчээ. Ерөнхийдөө доктортой 2 хажуугийн хөдөлгөөн байхгүй. Sneaker нь ерөнхийдөө өргөн талтай хөлийг сайн төгжиж өгч чадж байна гэж дүгнсэн байна. За дараагийн үзүүлэлт нь fit 8.5. За өмсгөл нь ерөнхийдөө яг догшсон. Гэхдээ пүүсний үдээсний систем нь таалагдаагүй гэсэн байна. Үдээсний систем тийм сайн болж өгч чадаагүй санагдсан нь болохоор тэр үдээсээ тэр утсанд хийгээд татдаг нь тийм эвгүй харагдчихлээ. Хүчтэй татах юм бол баг тасарчаар харагдчихлээ. За outdoor дээр болохоор 100% гэсэн байна. Ойр outdoor 100% та пүүс харсангүй. Ямар тааж гадаа тоглоход маш тохиромжтой бололтой. За ингээд ерөнхийдөө 8.7 он авчээ. Сайн өнөө авсан байна. За ингээд давуу тал нь болохоор зөөлөвч гадаа уулан дотор талбай тоглоход тохиромжтой зурлалт. За сул тал нь премиум материал бага орсон гэсэн байна. За Dame 7 нь болохоор 6-аа бодвол илүү сайн болж өгч чадсан нь энэхүү үнэлгээнүүдээс харагдаж байна. Light Strike Pom зөөлөвч нь нийт ууланд ашигласан sneaker-ыг upgrade хийж чадсан байна. За гадаа талбай техниктэй тоглолтын хүмүүс их тохиромжтой бололтой. Ер нь харахад all round буюу олон талт sneaker болж өгч чадсан байна. Үүний хувьд ч маш боломжийн үнээр гарсан. Худалдаагч биднэрт маш ашигтай туссан баг. За энэхүү мэдээллийг бэлтгэж авах Dame 7 Light Soft гэдэг өнгө гарна гэдг нь зарлагдсан. За 2019 оны плей-офф Lillard OKC-г малталсан. Цувралыг дуусгасан тоглолтоос санаа авч энэхүү sneaker гаргаж байгаа юм байна. Боловчин дээр болохоор Lillard-ийн тухайн тоглолтын статистикийг байрлуулсан. За Adidas компани мөн D-Rose 11 sneakerтэй career high гэдэг өнгө гаргаж байгаа бөгөөд энэ өнгөн дээрээ бас муу адил D-Rose-ийн career high оноо болох 50 оног боловчин дээр нь байрлуулж өгчээ. За ингэж ерөнхийдөө өнөөдрийн бэлтгэсэн мэдээлэл энэ хүрээ дуусч байна. Таалагдсан гэж найдаж байна. За миний хийсэн бичлэг таалагддаг бол subscribe, share олон хүмүүст түгээж өгөхийг хүсье. За ерөнхийдөө үздэг нэг 500-600 хүн байх шиг байна дөө. За ингэж баяртай.